шалтгааны асуудал бол зөвхөн Улаанбаатарын асуудал бус үндэсний хэмжээний асуудал болчиход байгаа. Бид ойрын хугацаанд энэ агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй. Цогц төлөвлөгөө боловсруулж түүнийг хэрэгжүүлэх ёстой байгаа. За тэгээ яг энэ асуудлыг шийдэхэд бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор дулаан шийдэлс 2018 оноос хойш Монгол улсад хэрэгжиж байна. За Улаанбаатар хотын хувьд аваад үзэх юм бол агаарын бохирдлын талаас илүү буюу 55.6% нь бол яг энэ гэр хорооллын утаанаас бол үүдэлтэй байдаг. Европын албаны санхүүжилттэй дулаан шийдэл төслийн хүрээнд амны орон сууцын тэр дундаа гэр хорооллын амны орон сууцны дулаалгын шийдлүүдийг бол боловсруулсан байдаг. За эхнийх нь бол дулаалгын зах зээлийн загвар байгаа. За энд дулаалга хийлгэхийг хүссэн айл өрх мэн өөрөө манай төслийн дуудлагын төвөд холбогдож хэрэгтэй мэдээлэл авахаас эхлээд манайхаар сургагдсан дулаалгын баригдуудаар чанартай материалаар дулаалгаа хийлгэх. За дараагийн загварын хувьд болохоор бид нэр хялбар шийдэл гэдэг аянаар бол хэрэгжүүлдэг байгаа. За энэ аяны онцлог болохоор дулаалга хийлгэхийг хүсэж байгаа ч гэсэн санхүүгийн хувьд хараахан боломжгүй айл өрхүүд маань эхний ээлжинд хялбар аргаар хямд төсвөр материалаар хэрхэн гэрээ өөрсдөө дулаалж болох юм бэ гэдэг арга техникийг зааж өгдөг юм аргачлал байгаамаа. За Монгол улсын эрчим хүчний салбар бол одоо сүүлийн жилүүдэд чадлын дутагдaltaй ажиллаж байна. За энэ нөхцөл байдал дээр одоо бид бол энэ эрчим хүчийг хэмнэх зайлшгүй юм шаардлага үүсэж байгаа. За энэ зорилготой уялдуулаад миний хувьд энэ Франц, Бельги улсуудад орон сууцны ахуй хэрэглэгчдэд орлуулж байгаа дулааны эрчим хүчийг хэрхэн тооцдог юм бэ гэдэг асуултыг сонирхож үзлээ. Яагаад гэвэл бид одоо хэмжиж тооцож чадахгүй бол хэмнэх асуудал ярих бол одоо боломжгүй. За яагаад тэгэхээр Улаанбаатар хотод бол өнөөгийн байдлаар 322 мянган одоо орон сууцны айл өрх байгаа. За эдгээр айл өрхийн дөнгөж одоо 0.5% нь буюу 1500 гаруй айл өрх бол одоо дулааны тоолуураар халаалтынхаа төлөв тооцоог тооцож хийж байна. За үйлдсэн хэрэглэгчдэр бол одоо дулааны тоолуур айл өрх тавих юм боломж байхгүй. Тэгэхээр энэ Бельги, Франц улсуудын туршлагаас харахад бол тодорхой одоо хэрэглэгчдэр дулааны тоолуур тавих боломжгүй нөхцөлд одоо зардал хуваарлах хэрэгсэл гэдгийг ашиглаж бас төлбөр тооцоог одоо харьцангуй бодиттой байдал руу ойртуулж ингэж хийж байгаа байдалтай танилцсан. Тэр одоо цаана ийм чип маягийн одоо төхөөрөмж тавьчих юм. Энийг ашиглаад бол дулааныхаа төлбөр тооцоог одоо боломжтой төвшөнд хийчих боломж байна гэдгийг бол энэ хоёр улсын жишээн дээр харлаа. За Жерис олон улсын төрөмс байгууллагаас дулаан шийдэл төслийн хүрээнд Европын холбооны улсуудаас туршлага судлах аяллыг 6 сарын 21-ээс 29-ний хооронд зохион байгуулж байна. Банкны хүний хувьд надад хамгийн одоо таалагдсан Монгол улсад нэвтрүүлмээр санагдсан зүйл бол Францын Эско үйлчилгээ байлаа. Ер нь бол Франц улсын хувьд хуучны байшин гэхдээ эдгээр байшингуудыг яг эрчимчний хэмнэлтэд болгож дулаалах ажлыг бол маш эрчимтэй хийдэг, энд их ач холбогдол өгдөг байна. Гэхдээ энэ дулаалах явцад Эско компаниудын үүрэг оролцоо их өндөр байгаад байна. Манай Монголд бол жишээ нь Эско үйлчилгээ зөвхөн одоо эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, тоног төхөөрөмжийг солих, за тэгээд мөн халаалт дулаалгын шийдлийг одоо халаалтыг шийддэг бол энэ одоо барилгын засвар үйлчилгээ, барилгын одоо дулаалгыг хийх ийм бас үйлчилгээг Эско компаниудын үзүүлээд байна. Тэгээ Эско компанийн хувьд үнэхээр одоо Монголын нөхцөлд дулаалга хийдэг, за дээрэс нь халаалтын одоо цэвэр шийдэл хийдэг ийм болчих юм бол банкуудын хувьд бол одоо яг дулаалгыг санхүүжүүлэхэд их боломжтой болчихж байгаа. Яагаад гэвэл Улаанбаатар хотын гол одоо агаарын бохирдлыг бий болгоод байгаа гэр хорооллын утаа гэдэг юм хэд энэ айлуудын хувьд бол дунд олон бага орлоготой ийм өрхөд байгаа гэдэг. Арилжааны банкны зээлийн шалгуурыг хангахад бол нэлээд хүндрэлтэй. Бидний хувьд бол гарцсан Эско компани гэж хараад байдаг. Тэгэхээр банк бол зөвхөн Эско компанид зээл өгөөд Эско компанийн цаашаа айл өрхүүдийг дулаалаад халаалтыг шийдээд ингээд явчих юм бол энэ их боломжийн механизм болно гэж ерөнхийдөө үздэг байгаа юм. За дэлхийн дулаалга болон
ор амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх нь зөвхөн одоо засгийн газар болон олон улсын байгууллагуудын одоо зорилго зорилтоор хязгаарлагдахгүй. Тийм учраас одоо энэ хүү шилжилтийг богино хугацаанд амжилттай үр дүндээ хүрэхийн тулд ард иргэд мэргэжлийн байгууллага, санхүүгийн байгууллага, арилжааны банкуудын өөрөг оролцоо маш чухал юм аа. За тэгээ энэ хүү зорилго зорилтын хүрээнд хаан банк гэхэд одоо 2025 онд нийт зээлийнхэн багцын 10% буюу 1.4 их найз төгрөгийг ногоон төсөөлж, ногоон зээлийг ингээд санхүүжүүлэхээр төлөвлөд ажиллаж байна. За 2024 оны эцсийн байдлаар гэхэд одоо нийт санхүүжилтийн 40-оос дээш хувийг эрчим хүчний хэмнэлттэй барилга шинг одоо барих, дахин сайжруулах, дулаалгахад чиглэж санхүүжилтөд оролдог юм байна. Тэгэхээр энэ олон улсын сайн жишээ жишээнээс болоод бид нар санаа авч нийт Монгол улсынхаа одоо агаар орчны бохирдлыг бууруулах, дулааныг шийдэх замаар одоо эрчим хүчний хэмнэлтийг бий болгохын боломжтой гэж үзэж байна. Энэхүү аяллаар бид ногоон зээлийн үр нөлөөг хэмжих тайлгнах баталгаажуулах, мөн засгийн газраас олгож байгаа татаасын механизмыг илүү боловсронгуй болгох талаар туршлага судлах гэж ирсэн. Тэгэхээр энэхүү туршлагын тус нэмэр боллоо. Тэгэхээр тухайлбал одоо засгийн газрын татаас нь дулаалгынхаа ажлыг хийж эрчим хүчний хэмнэлт гаргахаас өмнө биш, аль хэдийн одоо энэ эрчим хүчний хэмнэлт гаргах дулаалгын ажлыг хийгээд баталгаажуулсны дараа улсын татаас нь олгогдсон юм байна. Тэгэхээр төрийн зүгээс эдгээр оролцогч талуудынхаа оролцоог нь чиг үүргийг нь тодорхой болгож өгөөд оновчтой цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зүйлийг энэ давуу тал бол үүнийгээ цаашдаа Монгол улсын хууль эрх зүйн орчин болон татврын бодлого дээр тусгаад явах бодолтой байна.